Сайн байцгаана өрхөм үзэгчтэй Төмний телевизээс бас та бүхэндээ шинэ 7 хоногийн эхний өдөр болох офшорчдын эсрэг тэмцэхийн үйл ажиллагааг манай телевизээс бас нэмжин одоо оролцож байна. Тэгэхээр үзэгчтэй офшорчдын эсрэг тэмцэх ард түмний онц төр зөвлөлийн тэргүүн Батчуулан хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн төргий. Тэгэхээр бид бүхэн бас манай телевизээс офшорчдын эсрэг энэ үйл ажиллагааг дэмжин бас орой бүрийн 18 цагаас 19 цагийн хооронд бас шууд нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүрэхээр зорин бас бэлтэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн бас бидний шууд утас болох 701858 гэсэн утаснаар үзэгч та бүгдийн дуу хоолойг бас асуултуудыг бид бүхэн хүлээн авах боломжтой болсон байгаа шүү үзэгчтэй. Тэгэхээр бас хоёулаа яриагаа эхлэе. Тэгэхээр та бас энэ офшорчтой тэмцэх энэ санааг, энэ шалтгааныг анх юунаас ямар сэтлээс олж арав? Юунаас болж энэ одоо үйлдэлийг хийхээр болов? Офшорчтой гэдэг асуудал бол ерөөсөө ард түмний онц зүйлэн одоо олж хараад монголчууд олж хараагүй тийм зүйл биш. Зүгээр энэ офшорыг бол зүгээр л нэг одоо юу гэдэг манад чинь одоо бас нэг давтал хомс тэгээд нэг өвчин байгаа шүү дээ. Тийм хүн байдаг. Тэгэл одоо бид их айж байгаа тэгэл дасцсан шүү дээ. Тэрэн шиг нийгэм дасгах гээд байгаа одоо юу байсан байхгүй. Санаа зовж ихсэн. Санаа зовж ихсэн. Хоёрдугаар тэрээс би өөрөө галчин. Гайлчин хүн учраас энийг одоо яг анх сэтсэн те. Гайлын үндсэн одоо зарчмын юу гэдэг юм гэхээр ерөөсөө хяналт шалгалт. 3 дугаарт ч хяналт шалгалт. Ийм зүйл байдаг. Тэгээд гайлчин нөгөө буйныг бүү гарга, бузрыг бүү оруул гэсэн ийм уриандаар ажилладаг байхгүй юу? Тэгээ гайлын хуулийн дээгүүр гайлын хуулийг уландаа дэвсэж, ер нь Монгол улсын хуулиудыг бүгдийг уландаа дэвсчээд гараад явуулсан энэ асар их мөнгийг тийм ээ. Гадаадаас одоо ямар ч зээл авах шаардлагагүй байх ёстой байсан. Энэ одоо 17-оос 25-аас 30 гэж яригдаад байгаа. Тэрбум долларыг болоод ингээ гаргаа явуулсан учраас энэнийг бол ерөөс онцгойлж ингэж харсан. Гайлчин хүний хувьд тий. Би одоо өөрөө гайлынхаа ажлыг хийж ийн гэж бодож байна. Бас гайлынхаа одоо гайлд 10 гаруй жил өдөртөх ажил хийлээ. Бас үүндээ давхар хэлэхэд л ингээд ийм сэтэл ийм одоо хяналт шалгалтын югаар надад ийм сэтэл төрүүлсэн гайлынхаа хамт олонд бас баярлалаа гэж хэлье. Тэгэхээр Монголын офшорчдын эсрэг одоо энэ үйл ажиллагааг хэр олон хүн бас дэмжиж оролцож байна. Одоо сүүлийн үе та бас нэлээд үйл ажиллагаа хийлээ шүү дээ. Саяхан хүртэл манай Төмний үгийг төрдөн гэж шууд нэвтрүүлгээр бас танахаар ийм хүн гарч исэн, тэр хүн хаачваа гэд бас эрэл сурал болж исэн, алга болчлаа гэж бас зарим хүмүүс ойлгоод байсан. Маш их дэмжлэг авч байна. Тий, угаасаа ч энэ дэмжлэг авахаас ч өөр арга байхгүй. Ягаад гэвэл одоо ингээд төр засаг бол олон улсын валютын сангаас өрн дээр нэмж өөр авах гэж байна. Тэгээд энийг бол офшор данстай улс төрчид биш. Ард түмний нуруунд дээр тохоод байгаа байхгүй. Ийм учраас ард түмний дургу байна шүү дээ. Ийм учраас маш сайн дэмжлэг авч байна. Тэгэхээр бас үзэгчдэн маань бас бид бүхний шууд утсанд холбогдож одоо Батчуулангоогоос асуух асуулт байвал асууж болно. Мөн та бүхэн бас орой болгоны 18-аас 19 цагийн хооронд энэ шууд нэвтрүүлгүүдийг дараалалаар нь бас үзэх боломжтой байгаа шүү үзэгчдээ. Мөн 1919-58 дээр бас үзэгч та бүгдийн санал хүсэлт мессежийг бас саналаар хүлээн авах боломжтой байгаа. Мөн та бүхэн бас Төмний ТV гэсэн энэ одоо дэлгэсэн дээр гарч байгаа энэ хаягаар та бүхэн бас Facebook live-аар шууд үзэх боломжтой байгаа шүү үзэгчдээ. Тэгэхээр бидний шууд утас. За шууд үзэгч ирсэн байна. Байна уу? Байна. Та холбогдсон байна? Багийн юм асуух юм аа. За. Энэ одоо офшортой тэмцэх график болоод байна л та. Би хөөд дэмжиж байна. Хамгийн гол нэг ихэнхдээ битгий хайчаасаа гэж бодож байна. Тэгээ одоо нэг зүйл болж одоо элбидор дээр тийм ярьж байгаа чимэг болчих. Юу болж байгааг мэдчихгүй. Ард түмэн дээр мэдчихгүй. Энэ очоод би таавар ганцхан юм нэг. Ихэнхиймээ дуустал ард түмэн дээр тайлангаа тавь. Нэг шиг мөнгө аваад алга болчихдаг ярьдаг янз бүр асуудал гараад байна. Тийм учраас та нарыг би маш их ингэж очоод болно ханд өгч болно. Хамгийн гол нь битгий орхосоо нэг бидний мөнгө. Одоо ядаа сангийн баярын тэр Америк тоглоо. Тэр өчнөө олон хашууд байна. Юу болж байна? Бидний атомын юу болж байна? Эдгээр бүсч бидний юу болж байна? Ойлголоо. Шорт уурга хапн шүү дээ. Энийг тууштай хэлдэг хэлбэр. За танд баярлалаа холбогдсонд.
Тэгэхээр ийм үгийг маш их хэлж байгаа. Ягаад ийм үгийг хэлж байгаа юм гэхээр янз бүрийн тэмцлүүд явж байгаа л да тэр буруу биш. Зарим тэмцэлд тодорхой хэмжээний үр дүнд хүрч байна. Зарим тэмцэлүүд яг одоо өвдөг сохирч байна. Тэ? Энэ нь одоо бас л нийгэмд бол бас тийм цөхрөл үйл итгэл бий болгож байгаа. Ер нь энэ тэмцлийг бол ингээ бас нөгөө өнцгөөс нь харахад бол ингээд нэг талаас нэг бүх гарч ирээд нөгөө талаас тийм үү бас нэг бүх гарч ирээд ингээд барилдахыг харж байгаа юм шиг ярих гэдэг юм л да. Энэ тэмцэл бол ерөөсөө ард түмний онцгой бөгөөд удирдах байгаа миний тэмцэл биш ээ. Энэ бол таны ерөөсөө одоо ингээ Монголын ард түмний тэмцэл. Иргэн бүрийн оролцоо. Тий. Төр засаг ямар байдалд одоо энийг хүлээж авч өөрийн ирэхгүй шалгадаг юм гэхээр ард түмний оролцоог ажигладаг. Ард түмэн өөрөө ингээд яг бидэнтэй цул болж нэгдэхгүй болвол тэгэл одоо хараад аштай юу даа гэж байж байгаа. Тэгэхээр товчхондоо хэлэхэд бол төв талбай дээр бол доор хаяхад нэг 500 мянган хүн. Одоо сая 500 мянган хүнтэй хот идэг шүү дээ. Тэгээ ирж очиж байгаа улсуудын нийлээ бараг 2 сая болчих гээд байдаг. Талбай дээр сая хүн гарч ирэх юм бол тэгэл дуусаа. Тэгэл ерөөсөө энэ тогтолцоо энэ одоо шудраг бус энэ лооврын тогтолцоо. Шууд норон унана. Биднээс бол маш олон зүйл дээр засвар хийгээд эрүүл төрийг цааш нь залгамжлуулаад явна гэсэн үг. Тэгэхээр тэмцлээсээ битгий няцаараа гэж хэлдгээ чинь хүлээж авлаа. Тэмцэл эцсийн эцэд одоо бидний сайхан хүссэн тэр үр дүнд хүрэх үгүй юу гэдгийг бол бидний оролцоод хамаарна. Эцсийн дүнгийн шууд бас ингэж телевизээр зарлах болно. Ялагдаж болно шүү дээ. Ялагдсан бол одоо ялагчлаа тэгэл илэн далангүй ичихгүй болно. Энэ утгагүй чимээгүй алга болно гэж байхгүй. Сурггүй алга болно гэж байхгүй. За хоёлаа бас нэг үзэгч авъя. Байна уу? За байна холбогдсон байна. Сайн байна уу? Сайн дайсгсия. Да. За тэгээд тэтгэж байгаа дарамт хал тэр зүйл байна. За тэгээд дээрээс нь маш их төвчтэй чимээгүй амын хамгаалдаг. Яг зүгээр дарамтаар сквад баримтчилж өсөө сквад мөнгө төг амлж мөнгө өгж байгаа амын тагалдаг. Тийм мөнгө төг амлж байгаа юм байна уу? Ямар нэгэн дарамт чахал байна уу? За баярлалаа холбогдсон тань. Дарамт чахалт бол одоо л бий болох байх та. Одоо ингээ 2 хоног үлдлээ. Ер нь ард түмний онцгой бол маш их хүлээцтэй. Ерөөсөө төр засгаа маш их итгэж олон хоногийг тийм ээ одоо ард түмэнтэйгээ хамт ингээ тооллоо л доо. Тэгээд одоо бол ингээ 2 хоногийн дараанаас эхлээд биднээс бол тэмцлийнхаа хэлбэрийг өөр шатанд гаргана. Тэр нь яадаг юм гэхээр одоо төв талбай дээр цуглаж яг өрмийн шиг одоо энэ солонгосчууд сая ерөнхийлөгчөө огцрууллаа шүү дээ. Энэ шиг ийм тэмцэл рүү төр засаг өөрөө шахаад байна. Хэрвээ энэ тэмцлээс татгалзаж байгаа бол тийм үү энэ тэмцлийг одоо ийм годамжны тэмцэлд хүргэхгүйгээр шийдэ гэж байгаа бол их хурлд нэг офшорчдыг шалгах ажлын хэсгээ байгуулж байсан. 15-нд ээлжид бус чуулгана хийчих байсан. Тэгэхээр энийг хийхгүй энэ дүлий дүн байна гэдэг чинь годамжны тэмцэл рүү зайлшгүй одоо шахаж оруулж байна. Хүсээгүй юм руу биднийг шахаж оруулж байна гэж ойлгож болно. Тэ. Тэгэхээр бас өчигдөр цонжин болдог руу бас явсан шүү дээ. Тэгэхээр тэр үйл явдлын талаар бас үзэгчтэй бас хуваалцахгүй юу? Бас арт хүнийгээ. Тэ. Одоо биднээсийн сүүлээс 2 дахь одоо арт хүмтэйгээ хамт хоног тоолох юу бол агуу их эзэн хааныхаа юун дээр бид хийсэн. Одоо 15 бол яг 0 өдөр. Энийг бол биднээс бас хийн. Одоо ингээд хоног хугацаа дуслаа шүү. Тэ одоо бол годамжны тэмцэлд гарах нь одоо нэг тийм ойргон зүйл тийм үү яасан зүйл биш боллоо шүү гэдгийг зарлана. Ерөнхийдөө улсын их хурл одоо өөрийгөө харуулчлаа. Яагаад гэвэл хэрвээ бид эзэн байсан бол одоо хэдхэн сарын өмнө улсын их хурлын сонгуульд саналаа өгсөн сонгогчид бид эзэн байсан бол өнөөдөр хариугаа авсан байх хэрэгтэй байсан. Тэгэхээр одоо бол улсын их хурлын эзэн нь бол офшор данстай хэдэн том улс төрчд байна. Тэгэхээр энэ бол бидний улсын их хурл биш. Тэгэхээр одоо биднес тарах гэдэг асуудлыг тавина.
Улсын хурлыг тараах. Улсын хурлыг тараах гэдэг асуудлыг тийм цуглааныг тавина. Дашрамт хэлэхэд бол энэ сарын 31-нд анхныхаа цуглааныг хийх боллоо. Тэгэхдээ тэр хүртэл одоо улсын хурл заанч бичлээ одоо ер нь авч үзье гэж бас боломжууд олгож байгаа шүү. Олгоод байгаа. За хоёлоо үзэгчийг авъя. Байна уу? Байна уу? Ором төргөдөө холбогдсон байна. За энэ нэг юм хэлэх байгаа. За. Энэ улсын хурл итгэл ямар боломжгүй шүү дээ. Одоо энэ сая ояцтан хүүхдийн тухайн маруултууд энэ нэг хуулиар гэж шүү дээ. Тэгэхдээ ч өөрсдөө хөрөлт засгийн газрын сайд ерөнхий сайд гэж бүгд уяач шүү дээ. Хүний хүүхдийн утгагүй энэ улсад бол итгэж хүлээх юм шиг найдвар байхгүй шүү дээ. Одоо яачтай бүгд асууж шүү дээ. Одоо энэ дулаард нэг хэрэгтэй. Хамгийн гол нь залуучуудад ирээдүйг бодоод нэг хэрэгтэй. Юу гэмэлч надад таа бүгд юм дэмж. За тийм. За баярлалаа танд холбогдсонд. За бас иргэдэн маань бас дэмжиж байна. Тэгээд иргэдэн маань бас сэтгэл зүрхээрээ болоод үйл хэрэгээр бас дэмжиж хамтран оролцох байхаа. Тэгэхээр бас 15-наас хойш ер нь ямар үйлдэлүүд хийж эхлэх вүлээ? 15-наас хойш биднээс 31-нд цуглаан зарласан гэж байна шүү дээ. Анхныхаа одоо цуглааныг 31-нд дөнгөж өнөөдрийн хурлаар зарлалаа. Тэгэхээр 15-наас хойш бол биднээс ард түмэнд бол нэг л зүйлийг хэлнэ. Улсын их хурл бол бидний улсын их хурл биш юм байна. Улсын их хурл бол офшорчдын улсын их хурл юм байна. Улсын их хурл бол бие даасан 76 одоо тийм ээ тойрог болгоныхоо итгэлийг хүлээсэн одоо тийм 76 гишүүн биш юм байна. Тий. Улсын их хурл бол энэ асар их мөнгөний цуглуулга болсон офшорчд офшор танстай улс төрчдийн тоглоомын байгууллага юм байна. Ийм учраас энэ офшорчдыг шалгах чадах тийм улсын их хурлыг бий болгоё. Ийм учраас одоо энэ улсын их хурлыг тараа гэдэг зүйлийг л бид 31-ний хүртэл эх орондоо яриана да. За хоёлоо дараагийн үзэгчийг авъя. Байна уу? Байна. За ором төргөдөө холбогдсон байна. Байна. Офшорчд хоёрт Өөртөө хараад сууж байна. Хайдын энэ хэмжээний гэж сарчаач. Асуух юм байна. Асуух байхгүй. За баярлалаа танд холбогдсонд. Тэгэхээр нэг зүйлийг бас хэлье. Тэмцэл гэдэг бол өөрөө санхүүжилттэй. Тэгэхээр бол аль болоход бидэнд түрүү нөгөө санхүүжилтийн лайв хийсэн л дээ. Аль болохоор энэ тэмцлийг бол санхүүжилтэнд нь одоо сэтгэл зовж хүмүүс болцооныхоо хэрэгээр ханд өргөх ёстой. Энэ нь бол буйны ханд биш ээ. Одоо ямар нэг өрөвдөн юм уу өвчтэй зовлонтой хүнд одоо бид ханд угааж байгаа биш. Энэ бол энэ телевиз үзээд энийг дэмжиж байгаа хүмүүс өөрсдийнхөө тэмцлийг санхүүжүүлж байгаа. 1000 төгрөг өгж байгаа бол тэр өөртөө л өгж байгаа. Надад өгж байгаа биш. Ард түмний онц үлд өгж байгаа биш. Энэ тэмцэл бол маш өндөр зардалтай. Тэгээ нэгдүгээрт хоёрдугаарт дуудах цагт бол талбай дээр одоо гарч ирэх ёстой. Монголчууд бие биендээ их найддаг. За энэ их дэмжиж явах шиг байна да. Тэгээ тэрнгээрээ болчих байлгүй дээ. Би заавал очиад явах уу гэдэг ийм хойрог байдал. Нэг ингэж нөгөөдөө нэг лаах хайцсан нэг ийм байдал бол энэ тэмцлийг сөхрүүлж магадгүй гэдгээр онцгой анхааруулж хэлж байна. Биднээс дуудах цагтаа талбай дээр дуудана. Тэгэхдээ Сүхбаатарын талбай хүнээрээ хахаад тийм үү төрийн ордныг тойрол ингээд битүү бүсэлдсэн. Тэг хинч орох гарах аргагүй болгоод ийм үед бол төр засаг бол одоо ард түмэндээ аргагүй нэг хүндэтгэлтэй ханддаг юм. Тэгээд энэ тогтолцоог бол яг тэр үе зогсоох хэрэгтэй. Тэгэхээр төр засгийн зүгээс бас одоо хуучин 7 сарын 1 гээд өнгөрсөн бас хэцүү хүнд үйл явдал болсон шүү дээ. Энэ шиг бас зэрэг цагдаагаар бас цугласан олныг бас тараах явдал үүсэх үе гэж бас болгоомжилж байна уу? Тэр тал дээр та яаж харж байна? Мэдээж тэр тал дээр бол мэдээж туйлын болгоомжтой байгаа. Тэгвэл төр засаг бол 7 дугаар сарын 1-ийг мартаагүй. Дараа нь одоо юу болсон яасан гэдгийг нийгэм тодорхой болсон. Дахиж одоо ард түмнийхээ өмнө тийм босромог юм хийхгүй гэдэгт бол найдаж байгаа. Бид бол өөрсдөө бол одоо дээд хэмжээний анхаарал авна. Гэхдээ эн чинь 50 замын тэмцэл шүү дээ. 50 замын тэмцэл. Хүмүүс ч гэсэн бол ирж
энд бол соёлтой оролцсон гэж найдаж байгаа. Нэг одоо орилж шашхараад ордонд руу чулуу бариад дайрахгүй байлгүй дээ. Тэрнийг бол бид хизээч оройлохгүй. Тэгвэл үнэхээр талбайг дүүргэсэн байх хэрэгтэй. Тэгээгүү тохиолдолд бол энэ төр засч одоо хяналтгүй шүү дээ. Улсын хурл одоо дээр нь хяналтын байгууллага байхгүй. Тий. 29-ний өмнө бол яг сонгуулийн кампани үед бол хяналттай байсан. Тэгээд 29-нд сонгогдож авлаадаа хөө болоод одоо хяналтгүй болсон байна. Тэр хяналтыг яаж зогсоод юм бэ? Тэр талбай дээр дуудсан үед, тийм ээ? Эх орон дуудсан тэр цагт Монгол хүн та бэлнэ үү гэж одоо энэ үгийг би хэлье. Бэлэн хүрээд ирэх юм бол төр засаг одоо ард түмнийхээ хяналтанд орж байгаа юм тэр. За, хоёул дараагийнхаа үзэгчийг бас авъя. Байна уу? Байна уу? байна. Нэвтрүүлгэнд оролцсон байна. За, та холбогдсон байна, ярьж болно. Байна, таныг сонсож чинь холбогдсон байна. За, баярлалаа. За, та зурагтныхаа дууг хааж агаад бид хоёртой утсаараа холбогдорой. Энэ өдөр мэнд хүрээ. Таны тэмцлийг бол дэмжиж байна. За. Тэгэхдээ саяна төр засаг маань байгуулагдаад нөгөө тодорхой хэмжээнд бол улсынхаа санхүү эдийн засгийн одоо нийгмийн эдийн засгийн үнцийн болсон санхүү эдийн засгийн үр шигний асуудлаар маш их цаг зарцууллаа шүү дээ. Тэгээд таны тэмцэл бол шууд төр засгийнхаа энэ засгийн газраа огцруулна гэдэг бол тараана гэдэг бол арай эртэлсэн асуудал болоо. Миний хувьд бодож байгаа байсан иргэн хүний хувьд бодож байхад яг тийм офшор дамжчдтай эсрэг тэмцэе гэвэл тэдний нэр усын бичээд ёстой зоригтой санжийн баяраа тэдний төгрөг сүү бас бол тэдний төгрөг тэдний төгрөг тэдний сая төгрөгийн юм хорондоо авчираа гэсэн нэр бүхий тодорхой юм жагсаагаад гаргаад ирэх юм бол ард түмэн хөшөө илүү дээ. Түүнээс төр засгийн байн унгаахад байна гэдэг бол биднээс бол үндэ хэцүү байна. Дараа нь хэн гарч ирэх вэ? Ардчлал маань хэдэн удаа ардын нам босгож ирв хэдэн гав. Бид нар 20 жилийн хугацаанд засраагаа арай ч хонглон үзүүс тэрэл гаргаад ирсэн. Дараа нь эдгээр маань гав. Дараа нь цүү босоод гараад ирсэн дахиад мунгасан. Дараа нь нөгөө их баяр маань Оросын өрнөөс салгасан дахиад гаргаад ирсэн. Энэ засгийн газрыг гэсэн өнөөдөр сонгуул яллаа гэхэд маргааш нь дасан байсан хамаг мөнгийг аваад ухаалах юм бол баяр зогсоо шүү дээ. Ард иргэд минь сангийн улсын сан хөмрөг байхгүй болсон. Энэ бүгдээ цуглуул яа гэдээсэн үн чинь байхгүй. Тэний чуулганы уулзалтан дээр би болсон. Нөгөө юунуудаас байрнуудаас 5 тэрбум төгрөгийн авдгийн наадхан 5 тэрбум төгрөгийн байр авчаад Америкийн нэгдсэн улс гаргаад байна. Тэр мэтчлээ энэ улсуудын нэртэй устан наад хүмүүсийнхаа жигсаалтаа гаргаад барихвал илүү ашиг. Түүнээс төрийг засгийг тарааиг бид нэр бас л хохирох асуудал. Би таныг бол дэмжиж байна. Гэхдээ 10 барил маань бид нэр бас нэг арай өөр байх болов. Тэгэх юм бол 10 дагуулаа 20 дагуулаад очиж болж байна. Шууд засаг төрөөд унгай гэх юм бол бас л нэг юмгүй асуудал байна да гэж. За баярлалаа танд холбогдсон. За хариулъя. Бид ер нь сүүлийн үед гарч ирж байгаа хөдөлгөөнүүдийг бол маш тайван хөдөлгөөн байгаа. Ямар нэг хөдөлгөөнүүд бол ерөөсөө шууд талбай дээр гарч ирээд л одоо сав жагсаа цугдаан хийгээл бараг л өсвөн зарлах шахах юм болдог. Тэгээд огцор болдог. Бид хоног толгох ажиллагааг бол Сүхбаатарын талбай дээрээс эхлээд зайсан дээр хийгээд, наран туул дээр хийгээд, техникийн зах дээр хийгээд, тэд хоног үлдлээ гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд сая цанжин болдог те Чингис хааныхаа хөшөөн дээр хийгээд сүүлжийнх нь одоо талбай дээр хийх гэж байна. Энэ бол төр засагт бол үнэхээр юм бодвол бодохоор. Тэгээд нөгөөх нь бол одоо олон улсын валютын сангаас 5 тэрбум төгрөг доллар авах гэж байна. Тийм ээ? Тэгсэн хэрнээ татварыг бол маш их нэмж байна. Саяны ярьж байгаа эмэгтэй бол одоо тэтгэвртэй гарцсан байна уу, гарах төгж байгаа эмэгтэй шиг байна. Тэтгэврийг 65 нас болгож байна. Ягаад гэвэл мөнгө хэмнэх арга нь. Хүн бол тэтгэвртэй гараад ер нь тэгэл ер нь амьдрах юм уу да 65 наснаас хойш бол ер нь тэгэл нэг бадхтаа нэг 5 жил бас нэг тэтгэвэр аваад үр ач нартайгаа байх. Тэгэхээр ерөөсөө ингээд хулгай хийгээд аваачаа тавьдсан тэр мөнгийг
Энэ эмэгтэйгээр төлөвлөд байгаа байхгүй. Саяны асуулт асуусан эмэгтэйгээр төлөвлөх шийдийг гаргаад байгаа байхгүй. Ийм төрийг бол одоо энэ эмэгтэй хэлдэг шиг өрөвдөж хайрламж гэдэг юм уу те хүлээцтэй байе гэдэг бол болохгүй. Дараагийн улсын их хурл нь яадаг юм гэхээр энэ тэмцлийн үр дүнд офшорчдын тэр дансанд оруулсан мөнгийг энд авчиж Монгол улсыг өргөө болгоно. Тийм үү? Ард түмэн дээр энэ үрийг тохиолохгүй болгоно. Хэрвээ энэ мөнгийг хэн гаргасан юм гэхээр одоо нэг алдартай гудамжны хулгайч гаргачаагүй шүү дээ. Дандаа цагаан цамцтай зангиатай бидний хамгийн их хитгсэн, энэ нэмэгтэй хамгийн их хитгсэн улсууд ерөнхий сайдын суудал дээрээс. Тийм үү? Их хурлын гишүүн сайд гэсэн давхар дээдлийн суудал дээрээс, ерөнхийлөгчийн суудал дээрээс гаргацсан байхгүй. Тэгвэл бодлоо жишээлбэл ипотекийн зээл гэдэг 8% зээл ба шүү дээ. Тэр Монгол даяараа тэрбум 800 сая доллар болж байна. Монголын бүх хөр. Тэгтэл эднээсээ хулгай хийсэн мөнгө нь 17 тэрбум доллар. Хэрвээ тэрнийг авчрах юм бол одоо бүх улсуудыг өрнөөс чөлөөлж болж байна. Хэрвээ энэ мөнгө гараагүй байсан бол доллар өнөөдөр дунджаар нэг 700-аас 900 мянган хооронд хэлбэлцэх байсан. Бензиний үн одоогийнхоос нэг 2-3 дахин хямд байх байсан. Тэгэхээр энэ хүртэл энэ офшор дансыг зарлах хүртэл бид мдээгүй явсан. Энэ мөнгийг ингэж хулгай хийгээд байсан байна. Тэгээ одоо мэдсэн хойно дэлхийн бусад орнууд бүгд энэ асуудлыг яг ийм аргаар бидний шаардж байгаа аргаар шийдчихэд байхад бол одоо манай зарим нэг иргэд бол хэрэггүй бид төлөе дөө гэж сая асуух шиг боллоо тий. Юу тавь шиг боллоо. Одоо яа их ингэ нуруунд дээр аавь гэж. Үгүй. Тэр улсуудын ямыг тодорхой болгох гэж байна. Жишээлбэл одоо Сүү Батулдынхыг яг ингээд тоочны хэлээд, хаана байгааг нь хэлээд, баярынхыг ус хэлээд, баяр цогтойхыг болгох гэж байна. Энэ миний ажил биш. Энэ төрийн ажил. Яагаад манайд явахгүй гэхээр төр шалга гэдэг даалгаврыг улсын их хурл засгийн газартаа өгөө засгийн газар нь авилгатай тэмцэх тагнуул цагдаагийн хийх ажил. Энэ ажлыг надад саяны эмэгтэй шаардаад байгаа. Тэрээс яг би цагдаа биш. Мэдээллийг бас тийм дутуу авсан бах л да. Тэгэхээр үзэгчд маань бас одоо офшортой тэмцэх Атоз гэдэг бас Facebook пэйжээр бас холбогдоод бүхэл мэдээллийг авах боломжтой байгаа тий. За хоёлаа энэ үзэгчийг авчи. Байна уу? Байна уу? байсан. За Рам төргий та холбогдсон байна. За та зургийнхаа дууг хааж байгаа бит хоёртой шууд утсаараа холбогдорой. За сайн байна уу? Энэ шууд холбогдож байгаа юу? Тийм ээ, шууд холбогдож байна. За. Юу дэмжиж байна нэг байна. Нэг асуулт байна. Улс төрчид одоо Монголоо гэсэн сэтгэлтэй улс төрчид одоо дэмжиж байна та бүхнийг нэгдүгээр. За хоёрдугаарт нь одоо төрөүний тэр хүүхний хэлдэг дээр бас санал нэг байгаа юм. Тэр одоо засгийн газрыг унган их хурлыг буулгана гэхээсээ илүү бид нар харин одоо энэ сайн ард түмнэ гэж бодсон энэ улс төрчдийг өөрийнхөө талд аваад оруулаад энэ улс төрийнхнийг одоо бас энэ тэмцэлтэй хамруулмаар байгаа. Энийг дэлхийд даяар байгаа монголчуудын хэмжээнд хамруулмаар байгаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа танд холбогдсонд. Улс төрийнхэн дэмжиж байгаа. Тийм ээ, жишээлбэл аюул сайхан гээл байна, Бацандан гээл байна тийм үү? Бат Эрдэнэ аврах гээл байна. Тэгэл ер нь олон хүмүүс байна л да. Сая одоо улсын их хурлын хэдэн гишүүд бол одоо яг манай шаардлагын дагуу тогтоолын төсөл бас өргөцсөн байдаг. Тий. Ерөнхийдөө улсын урд өгч байгаа тулгын шаардлага бичгэнд бол ийм хоёр сонголт байгаа юм. Ажлын хэсгийг байгуулъя. Ажлын хэсгийг байгуулад одоо ингээд Монголын мэрэгжлийн одоо нөгөө мөрдөн шалгах байгууллагаар байгуулад ингээд ерөөсөө гадаадаас зээл авахгүй Монгол орн өрнөөсөө салаад тийм үү? Эдийн засгаа төгөлдржүүлээд ингээд цаашаа явчих гэдэг ийм нэг шийд гарах юу байгаа юм. Нэг зам байгаа юм. Нөгөөх нь ингэхгүй бол ард түмэн улсын их хурлыг тараах нь. Засгийн газар бол 27 жил зөндөө огцорсон. Улсын хурд хизээч тарж байгаагүй. Улсын хурлыг тараах нь гэдэг энэ ард түмний одоо тулгын шаардлт шахалтанд орохлоор за би дөнгөж сая сонгогдоод нэг 8-9 сар болж байна те. Одоо ингээд тарчих юм бол би 20 он хүртэл явах юмсан гэдэг тэр хүсэл нь одоо бас хүнд байдалд орж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 76 гоод хүний өмнөөс ингэж тарж явах гэж өгдөг. Ерөөсөө л авчрыг гэдгүүргөө явах хэрэгтэй. Офшоргүй гишүүдийн хувьд тий. Тий, офшоргүй гишүүдийн хувьд. Одоо хүний өмнөөс бид тарж явах гэж өгсөн. Хэрвээ энийг хүлээн зөвшөөрж байгаа одоо юу хүлээн зөвшөөрд офшорчдыг хамгаалаад байгаа бол
Одоо 1 секунд ч амьдраад хэрэггүй. Бидэнд хэрэггүй. Ягаад гэвэл энэ өрийг чинь бид төлөхгүй. Дараагийнх нь гарч ирээд дахиад 5 тэрбум долларыг авахд дахиад бидэн дээр л тохно. Одоо доллар 2500 болно. 5000 болно гэд бодоод үз. 7000 болно гэд бодоод үз. Энэ өрөөс өр аваад явах юм бол 100000 болно гэд бодоод үз. Амьдрал юу болох вэ? 2500 болсон байж байна. Тийм учраас төр засгийг тогтвортой байлгах гэдэг үгэнд бид маш их хүндэтгэлтэй. Энэ хэлж байгаа улсуудаас хүндэтгэлтэй хандж байгаа. Хэрвээ бид хүндэтгэлтэй хандаагүй бол хоног дуусч байгаа шүү дээ. Одоо 2 хоног үлдээ. 15 гэл. 15-нд цуглаан зарлах байсан. 15-нд өөр нэг газар цуглаан зарлаад байна. Тэр бидэнтэй ямар ч хамаагүй л дээ. Биднээс 3 сарын 31-нд гээд дахиад боломж өгч байна. Тэгвэл 31 хүртэл таанус ажлын хэсгийг байгуулад тийм улсын хурд дээрс ажлын хэсэг байгуулад сая Эрдэнэтийн 49-ийг яг ингэж шийдсэн шүү дээ. Энэ ажлын хэсгийг байгуулад офшор дээр ийм арга хэмжээ авахгүй бол бид тараана. Тэгвэл 31-ний хүртэл боломж олгоё. Тийм ээ. 31-наас одоо анх тугаар хаврын чуулганы нээлт хүртэл боломж олгоё. Тэрнээс хойш одоо ингээл улсын ийм их улсын хурлыг байлгаад байх юм бол одоо юу гэдгийг те. Ерөөсөө ингээд хит баячууд, хит ядуучууд дунд давхар байхгүй. Дунд давхар одоо нэг бизнесийн орчинг бол энэ мөнгөтэй улсууд бодаага дээрэмдээд авчлаа. Дунд давхар бол маш чухал давхар байхгүй юу? Тэгэхээр ийм хүчсэнгүй ийм байх юм бол нэгдүгээр өөрөө боолын тавилантайгаа эвлэрэх хэрэгтэй. Бид одоо яг Африкийн хувь тавилангийн ирмэг дээр очиод байгаа. Өөрөө боолын тавилантайгаа эвлэрэх хэрэгтэй. Одоо нэг ийм хэдэн улсууд Монголын нэрээр зээл авдаг юм. Тэгээд офшор руу зөөчдөг юм. Өрийг биднээс одоо ингээд төлдөг юм. Үр хойчтой. Тэгээд үр хүүхдүүд гач хочныхаа сэтгэл зүг боолын заяанд бэлтгэх хэрэгтэй. Тэгээд одоо ингээд миний хүүхд бол одоо тэгээд офшорчны хүүхд бол хулгай хийсэн мөнгөөр гадаад том сургууль төгсөөд том үнэлэх том юу аваад ирэн шүү. Одоо ором ч гэдэг юм уу тий. Тэгээд аавынхаа оронд хулгай хийдэг өндөр мэсний улс төрч болно. Миний хүүхд одоо яг одоо биднээс заяагүй төрсөн. Тийм учраас яг ингэсгээл нэг тэднээсээ боол маягаар амьдр гэж ингэж захих хэрэгтэй. Яг ийм торгын ирмэг дээр байгаа. Тэгвэл улсын юу төр засаг руу биднээс дайраг байна. 15-нд биднээс жагсаал хийгээд одоо ингээд яадгийн өсгөлн зарлаад одоо ингээд талбай дээр ингэчээ гэж болох л байлаа. Дахиад биднээс 31-нд гэж дөнгөж сая зарлалаа. Одоо би зарлаж байна 3 сарын 31-нд. Тэрнээс хойш одоо тэгээд төр засгийн амар байлгаач гэдэг байх юм бол боолын заяатайгаа эвлэр. Үр ач нартай бас боолын заяатаа эвлэхээр одоо цэцэрлэг яаслаас нь хүмүүжүүлж эхэл. Ийм л үгийг хэлмээр байна. За тэгэхээр хоёулаа бас мессежүүд ирсэн байна. Тэгэхээр дархнаас ярьж байна, дархнаас бичиж байна, эрдэнэ бэлэг байна гэж энэ Бачуулуунд амжилт хүсье. Урлаг соёл нийгмийн алдартнуудыг та татан оролцуулах хэрэгтэй юм биш үү гэж байна. Мөн 88 35 7307 гэдэг дугаараас Бачуулууг дэмжиж байна гэж байна. Мөн төрд ажиллаагүй хэрн офшортой хүн байна. Ийм хүмүүсийг яах юм бэ гэж байна. Мөн Бачуулууг дэмжиж байна. Сэлэнг аймгаас холбогдож байна. Гэхдээ та өөрөө бас болгоомжтой байгаарай гэж загтсан байна. Бас үзэгчд маань. За баярлалаа. Хэрвээ ингээд их хурл ажлын хэсэг байгуулад тийм үү. Тэгээд ингээд авилгатай тэмцэх газар тагнуул цагдаагаа ажилуулад тэнд бол одоо нөгөө хүсээд байгаа. Яг шалгаад ирэнгүүт маш их юм гарч ирнэ. Тий. Одоо зарим эрдэнэт зарим одоо өндөр мэргэжлийн эдийн засагчдын одоо бүр ингээд 3 4 5 жил бичсэн хүн байна. Авилгал хээл ахвал офшороор ном бичээд хэвлэлтэнд бэлдсэн хүн байна. Тэр хүн одоо намаа хэвдүүлнэ. Тэднээсээ гарвал одоо эн чинь бол одоо нэг зарлагдсан эдвэн бол зөвхөн эхнийх нь. Тэгээ ингээд мөрдөд ирэнгүүт гинжин урамлаар бүр бидний сэтгэд багтамгүй юм гарч ирэх юм байлаа. Энд чи бодоожийн хувьд одоо юуны хувьд учир зүйн холбогдлынхаа хувьд хүмүүсний лог гэж ярьдаг шүү дээ. 27 жил биднээс ингэж мачилсан шүү дээ. Жилээс жил биднээс амьдрал сайжрах хэрэгтэй байсан байна. Одоо 27 жилийн өмнө бол үнэхээр лангуун дээр ганц давсал байсан шүү дээ. Тэгээд ингээд сайжрах хэрэгтэй байтал дундаас нь ийм өндөр сентин дээр байгаа улсууд ингээд хулгай хийдэг аргатай болсон. Үхсэн хувилдаа би дахиад өгүүлье. Дээгүүрээ нам үйл харгалзан үхсэн хувилдах юм бол доогуура үзэл бодол үйл харгалзан эвлэлтэн нэгдэ гэж. Учир утгатай юм шүү. Тэгээ ингээд зөөсөн бол биднээс өнөөдөр доллар ердөө 500-700 хооронд хэлбэлцэх байлаа.
Ямар сайхан амьдрал уу, тий? Одоо боддоо одоо 2500. Бензиний үнэгээ тэгээ талах чихэр одоо сахар маасны үнэ ямар байгаад вэ? Одоо орон сууцны үнэхэд ингэж тэнгэр татсан байхгүй байх байсан байхгүй. Энийг дундаас нь ер нь тэгээ мэдхгүй өнгөрөх байсан байгаа юм. Мэдхгүй өнгөрөө биднес хэдэн зуун жил ч явж болох байсан байгаа юм. Дэлхий өөрөө зарлаад өгсөн байхгүй. Тэгэл бид сайн мэдлээ шүү дээ. Дэлхий зарлчаад байхад энийг ингээд нөгөө нэг амлагийн нар тарьдаг шиг унтуулах гээд байсан. Харин би гайлчин хүн учраас би гайлын даргаыг одоо дун шатны даргаыг 10 жил хийлээ. Замын үдэд. Намайг авилгахтаа тэмцэх газар шалга. Цагтаа шалга, тагнуул шалга. Надад одоо айх юм алга. Айхын тулд нэгдүгээр хулгай хийсэн байх ёстой. Миний 10 жилийн амьдралыг босгох. Хоёрдугаарт хулгай хийсэн байх ёстой. Гуравдугаарт хулгай хийсэн байх ёстой. Гайл дотор ч гэсэн бодсон гайлчны өөр хүнийг ингэж хүмүүжилдэг шүү дээ. Тийм учраас бол над ерөөсөө тэр айж ичээд явах юм алга. Харин энэ тогтолцоог таслах ёстой. Энэ тогтолцоо дээр одоо төр засгаа одоо энэ улсын хурлыг тарн марна гэдэг чинь арай хатуудж гин гэж ярих юм бол зүгээр л боолын заяатайгаа эвлэр. Одоо яагаад гэвэл Африк манахаас хэд дахин баян, бүр хэдэн зуун дахин баян. Тэгвэл Африкийг биднес өдөр болгон зургатаар эмгэнэж хардаг. Яасан ч заяагүй ард түмэн битээ гэдэг. Энэ тавиландрууд эвлэрүүлэхгээгүй бол өнөөдөр улсын хурлыг тарах тухай асуудлыг тавих ёстой. Улсын хурл хизээч тарж байгаагүй. Засгийн газрууд бол томчуудын хоорондох толгилцооноор их мөнгөн дээр битүү хэрэлцэн хэрүүлээр хэдэн удаа унсан. Засгийн газар. Одоо бол энэ томчуудын хоорондох нам бүл харгалзан толгилцдаг хоёр өөр нам болмоо хэдэн өөр нам болж ард түмнээ хуурдаг энэ зүйлийг бол одоо яг энэ югаар тэмцлэр зогсоох ёстой. За хоёулаа энэ үзэгчийг авъя. Байна уу? За байна орой минь төргий. За орой минь төргий. За бацлаа тэгэхээр энэ хэцүү. Тийм амар шээ. Яг одоо өөрөө чинь хүсэж байгаа одоо төрийн тогтолцоог одоо өөрчлөх юм асуудыг бол зэргийн эргэлтээс өөр ямар ч юм гол хийж чадахгүй нэг. Одоо шал дэмэд энэ баахан хүн ягтаа цуглаад тэрийг одоо яаж ингэдэг гэмширгийн шинж чанартай болгочихдیں۔ Одоо зохион байгуулалт. Тэгэнгүүт бол талын бууж байгаа талын авч шорон гэж. Гурд урдын тогтолцоо байсан. Одоо тэр баян зөвхөн өдөр юу болж шууд гайд чинь зүгээр одоо жирийн суул хийж байгаа иргэдэг. Тэгэхээр тэнд юу болох вэ? Ерөнхийдөө явж усаар гэм юм бай самуу дээрэм тануулын ийм байгт орчих юм бол өнөөдрийн үед байж байгаа нөхцөл байдлаас улам дордод үнэхээр одоо илгээрээ хийх гэдэг юм болох вэ гэж одоо тэрнээс бас одоо ардам айж байгаа шүү дээ. Тийм учраас өөрөө чинь нэг л энэ бол явахгүй юм. Би бол өөрөө чинь юу гэж хэлэх гэж юм зүгээр одоо шахалт үзүүлээд тэр үндсэн хуулийн нэг өөрчлөлтөд ажиглалтыг байгуулсан байгаа. Тэгээд одоо өөрөө л оруулъя. Ороод одоо тэнд очиж үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад энэ төрийн тогтолцоогоо одоо 50 замаар үндсэн хуулиа өөрчлөлт маягаар одоо өөрчлөх энэ юм руу одоо өөрөө тэнд ажиллаад одоо яасан юм бэ? Би одоо бацлагыг өөрчлөж урмаар байна. Би одоо тэнд дээр ажиллаж байгаа. Энэ мод их аюултай шүү бацчихлоо. Энэ тун хэцүү. Энийг одоо чиний хийж байгаа юм хийн гэдэг бол энэ зэргийн эргэлтээр хийх асуудал. Зэргийн юм гэдэг. Тэгээс ард түмэн тэнд захтаа тэнд цуглаад бол өстой хэрэгэд одоо ард түмэн хохот тэгээ дээрээс иргэдийн одоо аж ахуйн нэгжүүдийн баахан өмч хөрөнгө одоо тийм ээ сүйд нэрээс нь дагаад дээрэм тануул хулгай янз бүрийн одоо гэмтлийн шинж чанартай асуудал маш их гарна. Тэгээ усаар нэг хэцүү ах үед өсөө дардгүй гэж маш их айж байгаа байхгүй. Тийм учраас ер нь ийм асуудал гарах юм бол дорн мод мэдээж засгийн газар ярих юм аавна л та. Тэгээ тийм одоо байдал хөрөх байх гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр би тантай бас санал нийлэхгүй байна. Цэргийн эргэлт гэдэг бол маш харгас зүйл. Би бол ардчилсан үзэлтэй. Одоо яагаад уурсан бэхлээр эцээч хүмүүс ингээ амьдрал дэвшлэхгүй учраас хүн төрлөختний одоо бүр ингэж олон мянган жил эрэлхийлж олж ирсэн хамгийн шилдэг жор болох рецепт болох энэ арчил гэдэг юмда хүмүүс уурж эхэлж байгаа байхгүй. Энэндээ цөхрөөд итгэхээ байж байгаа байхгүй. Энэ арчил буруутай гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ арчил эднүүсийн өмнөөс золионд гарч шít. Арчлын нэг хүн золионд гарсан учраас миний хэлэн хөдлөд байгаа юм. Цэргийн эргэлт хийн гэдэг бол үнэхээр аюултай. Энийг бол коммунистууд, фашистууд ямар нэгэн дарангуйлагч хийдэг. Зүгээр яг жишээ нь байна. Дөнгөж саяхан бол Сеулд бол ард түмэн гарц зогсоод тийм үү? 3 өдөр 5 өдөр талбай дээр тийм ээ яс зогсоод тэгээд төр нь өөрөө ирэхгүй бууж байна. Дөнгөж саяхан ерөөс өчтөр уржтайхан гэж хэлж болохоор саяхан өрмөнд бол авилгачд офшорчтой шоронгоос чөлөөлнө гингүүд ард түмэн гараад иж байгаа байхгүй. Ард түмэн талбай дээр цөөхөн хүн гарч ирвэл
одоо цэргийн хүч хэрэгэлдэг юм. Талбай дээр адаглаа 100 мянган хүн. Энд ч одоо сая 500 мянган хүнтэй хот шүү дээ. Адаглаа 100 мянган хүн. Тэгээд 500 мянган хүн гараад ирэхэд бол яалтчгүй. Ийм тодорхой жишээ байна. Энийг 7 сарын 1 юм уу? Тэ? Одоо сая Баян зүрх дүүрэг дээр болсон нэг хоёр намын хоорондох юу боллоо шүү дээ. Тэ тэрнтэй зүүрлээ. Тэрлүү бол тэр бахар юм хийж л байлаа тэ. Төрийн зүгээс ч юм уу одоо хаанаас юм тэр юм цацаад тэгж л байна. Тэгж нийгмийг битгий айлгаа. Ингэж яагаад ингээд өөгч биш, булчирхаач биш юм яриад байх юм бол тийм ээ. Одоо мөнгөөр санд аваад эхэлсэн шүү дээ. Тэгэл ингээд долларын ханш өсөөд байвал дараагийн сонгуул ердөө 1000 төгрөгөнд явна. Ханшинд онцсон мөнгө чинь юу юм бэ? Тэгээ одоо нэг 100000 төгрөгийн сандаа өгдөг байсан бол ингээд ерөөсөө ардчилсан сонгуулийг мөнгөний сонгуул болгочих юм бол үрдийн апргийн тавиланд орно. Тий. Үүнийг бол үнэхээр одоо хүн төрөлхтний түүх яг энэ 20 дугаар 100, 21 дугаар 100 баталчаад байна. Тий. Тийм учраас бол ердөө сая одоо Солонгосын тэр ерөнхийлөгч эмэгтэй тий Пакинхи яаж огцров өрмийнчүүд офшорчтой авилагчтай шоронгоос гаргана гэсэн зарлиг гаргаад ард түмэн зүгээр л гараад иж байгаа байхгүй. Тэ Бухарест төрөөсөө бүх ард түмэн гараад иж байгаа байхгүй. Талбай дээр нэг 10-20 мянган хүн цуглууд одоо янз бүрийн арга хэмжээ авдаг юм уу тэгэл байх. Би бол ийм удаан тавилттай юм хоног хугацаа хэлж байгаа байхгүй юу. Ард түмэндээ хэлэхээр сүрс сар гэсэн юм надад алга. Одоо 31 хүртэл тавилаа. Тэгээд үнэхээр ард түмэн бол ингээ харна шүү дээ. За одоо ингээд ийм сайхан нэвтрүүлэг яв л да. Ахаа төр засчтай энэ төр засгаа одоо жагнаж байгаа. Одоо нэг арга хэмжээ авах байлгүй дээ гэхэд авахгүй 31 хүртэл одоо авахгүй юм болвол авчих юм бол 31-ний цуглаан баярын цуглаан болно. Авчих юм бол зүгээр л талбай дээр гараад ир. Сайхан ингээд таллаас нь асгараад зогоохон тэгээд талбай дээр гараад ир. Тэгэл гарч ирэл төрийнхөө ордныг талбайгаа битүү тойроод зогсчих. Ард түмнийгээ тэгж 10-20 100 мянгаар нь бууддаг тийм төргөж байдгүй. Нэг 5-10 мянган хүнийг бол дотор нь янз бүрийн мэгээ 7 сарын 1 юм шиг болгочих болно. 7 сарын 1-ний цуглаан болоод нэг 10 хүрэхгүй мянган хүн байсан. 100 мянган хүн дээр бол одоо барахгүй шүү дээ. Манай айрамч 100 мянган зэрэгтэй байдаг юм уу? Тий. Тэр бас сүүлийн үед одоо нийт ард иргэд маань бас нийгмийн хүнд хэцүү байдалд хит одоо ороогдоод одоо сэтгэхүй болоод бие махбодын үед их хойрог болоод одоо жоохон тусдаа их амиа хичээсэн тиймэрхүү хандлага их харагдаад байна гэж зарим хүмүүс бас ярьж байна л да. Энэ тал дээр та бас юу гэж бодож байна? Намайг энтгэгт байхад нэг найз маань нэг хүн айлыг үзүүлж байсан. Тэр айл бол үеийн үед ингээд гуйлахгүйдэг. Ерөөсөл өвөө имэн гуйлахгүй гэсэн түүний цаадлаа өвөө түүний цаадлаа өвөө мэн гуйлахгүй чад. Тэрнийгээ 50 заяа гэдээ итгэсэн байдаг. Тэгээд нэг сайхан сэтгэлтэй тийм чинэлэг нэг охиныг одоо чамшиг охиныг аваад одоо биднээс ингээд энэ хүнд багаас нь боловсрол эзэмшүүлдэг хөөхөн охин юм байна. Тэ энэ охиныг одоо биднээс ингэж нэг буян үлдээ гэсэн байхгүй. Тэр охинд ч дургуутсан. Гэр бүлийнхэн ч дургуутсан. Тэгтээ яг хөө ингээд яр төгсөөрөө тэр охиныг хэдэн жил ингээд гэртээ амьдруулад багаас нь тэр сургуульд явуулаад айгүй хөөрхөн болгоод байсан. Дуртай байгаагүй. Тэгсээр ягаад нөгөө охиныг буцааж аваачаад аав ээжтэйгээ зэрэгцээд ингээд гудамж сууж яддаг. Ойлгоо. Боолынхаа заяанда бүр дасцсан. Манайх ер нь яг л сайхан амьдрах хэрэгтэй. Энэ заяандаа гэж. Ийм л тавилан руу очих гээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө боловсролтой эмэгтэй чи эргээд ээж автагаа тэр гудамжинд суугаад одоо ингээд гуйлгаа гуйсаж чаддаг бүр аз жаргалтай байна гэж байгаа. Тэгэхээр энэ тогтолцоо бол одоо миний яриад байгаа тогтолцоо бол нийгмийг ийм манкурт болгож ийм юмд нэг хар тамхинд дасдаг шиг дасгах гээд байгаа байхгүй юу? Би 60 хүрсэн учраас намайг болгоомжлоорой гэдэг байгаа. Би энийг ингэж мэдсээр яжгаад за яах вэ гэхээр би ач хочтой. Чи охинтой. Тэгээд Монголын тавилан энэ бүтэн Монголыг бүлээн амьдралтай үлдээх үүрэг миний үеийнхэнд байгаа. Би хэлж байгаагаар л онцтой болохоос биш те. Намайг одоо их оронч моронч гэд янз бүрээр нэрлээд байгаа. Тэг сүртэй том битгий нэрлэл. Би зүгээр юмны учрыг олсон ингэх ёстой. Энд бол ингэхэн зүйтэй. Зөв юмыг зөв ярьж, зөв үйлдэд, зөв таниулж, зөв үйлс хийж, зөв үр дүнд нь хүрэх гэж байгаа л хүн.
Тэр одоо энэ цагийн баатар мундаг хүм өнтер гэдэг одоо хэрэггүй тийм хөөлийн үг хэрэггүй. Зүгээр одоо эн чинь миний насны бүх ирчүүд ингэж ярихад бол бэлэн байгаа. Биднээс ийм тавиланд үр хөвгтөө үлдээхгүй. Үлдээхийг хүсэхгүй байна. Тэгэхээр Монголын ард түмний одоо цагд нэгэнт ирсэн гэж бас зарим хүмүүс бас дэмжиж ярьж илээ л дээ. Тэгээ зарим нэгэн хүмүүсийн бас жоохон хойрог байдлаас болоод бас бус хүмүүс бас хойрог хандах явдлууд байдаг шүү дээ. За хоёлаа энэ саяны эмэгтэй бол цэргийн эргэлтүүдийг аймаар юм хэлээ. Тэгээд бас юунаас яагаад гэвэл тэр нөгөө нэг 7 сарын 1 мэгэн шим чинь бол бүр тэр цэргийн эргэлтээс чинь цэргийн эргэлт чинь тэр 7 сарын 1 мэгэнээс чинь аимшигтай зүйл байна. Өөр аимшигтай. байна. Та холбогдсон байна. Би асуух гэсэн яриад байх. За. Байна. Таныг сонсож За. байна. ийм түрүүний ярьсан эмэгтэй үг хатуу болохоос өнөө өгшүү бачуулна. Хатуу болохоос. Тэрээс гарах гац би талбай дээр 100 мянган хүн гэж юм те. Би бас олон жагсаал цуглаанд оролцсон. Тэр нэг удаа нэг өөргөө дарлаад явах. Манайхан биндүү аймгаа хулчихсан. Зүгээр тийм стоног энэ боолын нэртэй таарсан. Ардун. Энэ сонсож байгаа улсууд намайг дарамтлаа шилнэж. Одоо үгүй. Одоо наад офшор гэдэг чинь бидний одоо газар шороо хэлсэн дараад хэллээ. Энэ дээр бол эргэлт бидний өвгдээ зай очуулна. Өвгдээ бол газар нутгаа авчил, эх орноо авчилдаг гэж өндөг шийдэж, өлссөн зарлж, ягсаж авчилдаг юм шүү. Энэ бол чинь надад нэрэлтэй асуудал. Энэ наад логч фашистууд чинь, мөнгөндөө гэрүүлээ зарах, авгаагаа зарах, үр хөвгдөө зарахаар буцахгүй болсон фашистууд байна. Би фашистууд гэх. Тэгэхээр наад чинь мөнгө өгөхгүй тулд энэ айх юм мөнгө өгөхгүй тулд наад чи юу ч хийж буцахгүй. Чиний л дүн 10,000 20,000 хүн гарахад наад бол тэгээд ямар гараа дундуур хор хийгээд юм уу эсвэл цэгийн хүчээр айлгаад уулгана. Тэгэхээр энэ дээр энэ олон холбоотойгоо хэдэн зуун холбооч гэдэг юм бэ. Баахан тэргүүнүүд, гоо захирлууд гэдэг баахан энэ австай усууд байдгүй юм аа наад бол аймхаа би өөрөө мэднэ. Бидний шоронд ишсэн. Үнэхээр тэнцээ гэж. Гэтэ тэрээс одоо болоо чи жаргууллаа би жаргууллаа. Ер нь ард түмэн нэгдэлтэй ёстой 100 мянган хүн тэгээд нэг 2-3 хоног тарна дөө. Тэхгүйгээр бүр 7-8 хоногор зогсоод тэгээд 50 замаарыг авах. Тэр үнцүүлэг өөрчлөж авах. Ийм хамгийн арга. Ээр болохгүй бол ерөөсөө бид цусурсах нь өөр. Цусрах ард түмэн хоорондоо биш. Наад офшорчтоос ч ганц нэгэн тонлох хааргүй байгаа. Зүгээр нутаг хаагүй байгаа. Өөрөөр шоронд орсон чамаад, хатар авсан чамаад. Үнэхээр энэ ард түмнээ төм орноо үр хөвгтэй ач хүчээ одно живэл маань мэдээ усууд яжхил биш тийм үсэн. Дахиад 10 жил даа хүрээд баазар тоглохгүй хүчүүлэх юм. За танд баярлалаа холбогдсон. Би яриад басна. За. Тэгэхээр зэрэг наад одоо ингээд яг би өөртөө чинь уулзсан. Наад чинь зориг үхий нэг 10 хүн байхад бол зүгээр би тэрэн тул өөрөө ч оролцож болно. Наад баяр хөтөд юм уу сангийн баяр чи одоо тэр хамаалт ташлаа шүү. Энэ зөөрсөд ганц нэг нь нудрахад ерөөсөд нудрахад өөр авах. Би нудрахад нь ой хамаалт хүсдэг үлээс айгаад ийм юм хийж байгаа айж болохгүй. Гэхдээ чи бол толгойж өөрөө яаж болохгүй хамаагүй юм хийж болохгүй. Ер нь зүгээр энэ улсуудын санааг аваад энэ хүүхэнд би баяр чи ингэхдээ мөртлөө ятан зоригтой. Гэхдээ зэрэг их арай болоогүй. Гэхдээ ер нь хатуугаар үзэхгүй бол өөр арга ямар ч гэсэн намайг үзэх болохгүй бид орно. За баярлалаа танд холбогдсонд. За энд бас хоёлоод мессеж. Хизээч би хүчирхийллийн тэмцдэг санал болгохгүй. Би өөрөө 90 оны өмнө ийм тэмцдэг одоо яг талбай дээр тэмцлийн зохион байгуулж исэн. Өнөөдөр хүртэл одоо энийг маш их туршлагатай, маш их ихтэй. Энэ бол оюунлаг, энэ бол инх тайванлаг, энэ бол 50 замын тэмцэл. Ард түмэн маань зүгээр ингээд асгараал гараад ирэх ёстой. Гарч ирэл талбайг дүүргэх ёстой. Энд одоо ийм аймаар сүржин барьжин ийм яриад байх хэрэггүй. Ямар нэг хүчирхийллийн тэмцэл одоо хүн төрлөختний одоо энэ цаг үед ч бусад гонигтай ард түмний тэмцлэнийг баталдаг. Тэгвэл айжийн иччин гэдэг энэ тэмцэл энэ тогтолцоог цааш нь явуулж болохгүй. Тэ ерөөсөө болохгүй. Одоо саяны хүн бидний насныхан бол энийг бол өгөхөөс өмнө хийж өгöd нэг сайхан санаа амар явуулах хэрэгтэй. Өөр хүүхдүүд маань ч гэсэн бүтэн Монголоо бүлээн амьдралтай навч үлдээд тэнд одоо нэг сайхан авиастай хүүхд байлаа гэхэд мөнгөгүй л бол хэцүүтэй тийм шүү дээ.
Тийм ээ? Тэгтэл хүний авиасыг дэмждэг, төр засгаас нь тэрний дэмжээд эргээд эх оронд нь тэр авиасыг ашигладаг тэр гоё тогтолцоор бол бид оруулах ёстой. Хэсэгхэн хүн сайхан хөдөлмөр эрхлээд биш. Хулгайн аргаар тасархаа мөнгөтэй болчихлоо эх орныг мартчихдаг. Тусгаар тохиолдлыг мартчихдаг. Газар шороогоо мартчихдаг. Яагаад гэвэл энэ хэд дотроос би тасарх юмсан гэдэг. Та нар тэр нэг соромж сэтгүүлийг уншаад агараа. Тэр соромж бас хөгдөөнөө баячуудыг ингээд спорт болох гэдэг юм шиг. Тэр баян тэгээд энэ баян тэгээд ингүүд тэр нөгөө эх орон гэдэг юм бас улам адгуулдаг болдог байхгүй. Тэднээс л хоорондоо бие биентэйгээ атгаарцгалцаад нөгөө ард түмээр доор байгаа ш. Тэгээд тэн дундаасаа бүр цоолж баяж гад ингээд байдаг байхгүй. Энэ бол энэ улсуудыг төрийн толгой дээр зулаа дээр тахиж болохгүй. Энэ тогтолцоог биднээс ийм аргаар. Одоо сая хэд хэдэн хүн ярьлаа нэг хайхтар сүрж юм. Бусд нь одоо яриад гүнээр одоо нэг аимшиг болчихгүй гэж те. Талбай дээр их очих нь зөв үү буруу гэж бодож байгаа шүү. Талбай дээр зүгээр сайхан тавин алхаад асгараад автобуснаас асгардаг юм уу тийм ээ юунаас унаа машинаас асгардаг юм уу тийм ээ. Одоо бид чинь ингээ 15 хоногийн өмнө зарлчлаа шүү дээ. Тэгээд 15 хоног бол энэ төрдөө биднээс бол байнга л итгэл найдварлагын үгнүүдийг хэлэх болно. Тийм тэгэл хүрээ тэр. Тэгэл хурж ирээд ингээд зогсоход одоо өчтөр Бухар Истол ингээд битүү лав ярьсан улсууд 3 хоног зогсоод тэгэл төр нь одоо буужгал тэгээ одоо ингээд тогтолцоонд өөрчлөлт хийж шít. Дахиад одоо нэг олигархууд авилгаар амьдэрдэг. Сайхан хөдөлмөр бизнес эрхэлдэг биш амьдэрдэг улсууд одоо цэвэрлэгдэж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт улс төрчтэй ил таад явдаг одоо компаниуд байна. Офшор данстай тийм. Эднүүс ч гэсэн хязгаарлагдана. Энэний дараа бол юу гэж ярих вэ гэхээр эх хурлын дээр тийм үү дээд танхим гэж байдаг. Сум болгоноос одоо яадгийн нам үл харгалзсан сумандаа нэг нуруутай хүн байдаг шүү дээ. Энэ хүн бол одоо удмаараа тийм гэсэн. Тийм улсуудаар бол энэ зүгээр ерөнхий санаа шүү дээ. Тийм улсуудаар дээд танхимаа байгуулад тэгээд засгийн газар ерөнхий сайдаа байгуулад тэгээд 76 нь бол одоо байнгын хуралдаж. Тэгвэл энэ 76 руу хүн болгон шүлэнхтэй байхгүй. Тэр лөө ихэвчлэн хуульч эдийн засагч улсууд ороод тэгээд яг ардын хурал нь бол жилд 2 юм уу 3 4 ч юм уу хуралдаад ингээд явцдаг. Авилгыг таслан зогсоогоод дээрээ хяналтаа. Яагаад би энийг анзаарч ирсэн юм гэхээр улсын баг хурал үндсэн хуулийн төслийг ардын хуралд барьж байхдаа ямар их айж байсан гэж бодож. Дээр нэг айж хэмтэй ардын хуралд. Тэгэл тэр ардын хурал маань энийг батлах болов уу үгүй болов яах вэ гэж би тэнийг ерөөсөө мартдаггүй юм. Энэ бол эцсийн эцэд бол одоо энэ төрийнхөө энэ тогтолцоонд өөрчлөлт оруулах юу юм байгаа юм. Хамгийн сүүлчийн одоо зөв шийдэл юм байна. Энэний наан бол тэр офшороор ингээд энэ 5-ын авангууд цаанаас нь одоо нөгөө маш олон төрлийн одоо идэвэр нөгөө Монголын мөнгийг одоо сорж офшор руу явуулж ирсэн. Бүх юм цовно. Тэгээ сайхан нөхөн үлдэн тэрлүү сайхан им хийгээд шархан дээрээ им хийгээд ингээ боогод идгээч. Тэгэд идгээсэн Монголоо үр хөвгтүүдтэй үлдээ. Түүнээс ийм сүртэй юм яриад чи чадахгүй цаадуулчин тэгнэ дөнгөж сая дээр баян зүрхийг хараа чи 7 сарын 1-нийг хар гэдэг явах юм бол цаадуулчин баярлан. За ингээд нэг ингэчээсэ гэдэг. Ингэсгээд нэг өнгөрсэй гэх тийм. Би дахиад хэлье. Офшор бол шин зүйл биш. Офшорыг зүгээр л амлагыг хийлгээд ингэж байлгаад энэ нийгэмд байдаг зүйл болгох гэдэг байхгүй. Байдаг зүйл болгоно гэхээр энэ тогтолцоог үргэлжлүүлээд тийм үү хит баян хит ядуу одоо нийгмийнхаа 70-80% боолын заяатай эвдрүүлэх гэдэг. Төрөжин тэр бүр сүлдээ сэтгэлгүй тийм болсон тэр энтх шиг болгох гэдэг байхгүй. Аапра шиг болгох гэдэг байхгүй. Нийт ард түмнээс төхөх тийм. Одоо л биш бол дараа гэж байхгүй. Гэхдээ одоо би буу яриад босъё гэж байгаа юм биш. Зүгээр л асар их маас ингээл цутгаал талбай дээр ороод ирэхэд тэгэл яаж чаддгүй. Яаж чаддгүй шүү. Дахиад хэлье. Яаж чаддгүй. Тэгэл төр засаг бол бидэнтэй ширээний хоёр тал зүүн. Энд чинь Монгол улсууд шүү дээ. Тэгэл биднээс одоо ингэж тогтолцоогоо өөрчлөн ажлын хэсэг байгууллаа. Мөнгө авчирлаа. Тийм ээ? Одоо улсын валютын сангийн одоо бидэн дээр тогтж байгаа. Тийм ээ? Татварыг яасан айхтар нэмэхээр болж байна. 4 сарын 1-ээс нэмнэ гэж байна, тийм. Тэгээд цалин хасж байна. Тэтгэвэр нэмж байна. Одоо 8 төрлийн ерөөсөө бидэнд өрүүлж шүү дээ. Дараагийн 4 жил бас дахиад энэ чинь нэмж өөрүүлнэ. Тэгэл яасан ингэж явсаар гал энтгэх болно апрыг болно.
Тэгэхээр энийг бол одоо нэг сүржээ яриагаар Барселона ачи гэж жагаад барга сая одоо намайг таньдаг хүн байна да. Манай нэг нөхөр л дээ. Тэгж жагаад ингэж яриад нэг ингэж цэцэмхээж гэдэг юм уу одоо мэдэмхээрх гэж юм хүн айлах гэдэг хэрэг байхгүй. Бид чинь монголчууд 3 сая бол да. Зүгээр л сайхан алхаад бүгдээр ингээл талбай руу таллаас нь цутгаад ороод ир. Тэнд одоо би ингээл оржоод одоо дайраад ордныг тойроод бүслээд одоо ингээд цонхыг хаглаад орё гэхгүй. Зүгээр талбайг тойроод тэгэл ордныг тойроод ингээл одоо байгаа цагдаа нь хөрөлцөхгүй бот. Байгаа сэргүүд нь хөрөлцөхгүй бот ингээл таарч байгаа. Тэгэл одоо төр засаг нэг 3 хонд юм уу 5 хонд юм уу те 7 хонд юм уу. Тэгэл эцээст бол хилцээрийн ширээн цон. Тэр ширээн дээр биднээс элен дадангүй хэлнэ. Ерөөсөө би энд итгэлтэй байна. Ингэж явж байгаад алга болчихно гэж битгий бод. Тэмцэлд маань одоо нэг 10-20 мянган хүн ирээд тийм үү? Бусд нь ирэхгүй байжгаад тэмцэл маань сөхөрж болно. Тэгэх юм бол би хамгийн сүүлжийнхаа энэ лайвч гэдэг юм уу те энэ юу хэлнэ. За ийм үр дүн төрлөө. Чадах бүхнээ хийлээ. Ард түмний онц зөвл чадах бүхнээ хийлээ. Одоо тэгээ боолын заяатайгаа бүгдээр амьдрцгаая гэдэг хамгийн сүүлчийн мэдгэлийг энэ хүн хийхэд бэлэн байна. За тэгэхээр бас нэг мессеж ирсэн байна. 9924 64 38 бид дэмжиж байна. Болохгүй гэх юм байхгүй гэсэн байна. Харин бусад телевизүүд мэдээллийн хэрэгслэр бас ард түмэнд түгээмээр байна. Энэ одоо яасан болоо гэд бас тэгсэн байна. Энэ дээр зарлчи одоо Монгол цорын ганц телевиз бол мэдээлэл хийгээд гарч ирлээ. Энэ нь бол лаа гэж яриад байдаг шүү дээ. Энэ бол бүх орон даяар явах юм байна. Тий, төмний телевиз. Лаа буюу төмний телевиз. Энэ Univision-аас босоод бүх кабелд байдаг юм байна. Sky Media-д байдаг юм байна, Сансарт байдаг юм байна. Бүх кабелд ер нь тэгээд орон даяар гардаг юм байна. Энэ бол Монгол дахь офшорын эсрэг тэмцэж байгаа, атодыг тэмцэж байгаа цорын ганц телевиз. Энэний араас босоод хэлж ирэх байгаа гэж бодож байна. За тэглэгээ явах. Тэгэхээр бас үзэгчтэй манай нэвтрүүлгийн цаг бас дууссан байна. Араас нь манай үндсэн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн хүрэх болно. Тэгэхээр үзэгч та бүхэн бас оюун бодол сэтгэл зүрхээ бас энэхүү офшорчдын эсрэг энэхүү тэмцэлд бас нэгтгэн энэ зүрх сэтгэлээ нэгтгэн өөрсдийнхөө төлөө бас хувь заяаныхаа төлөө бас зүрх сэтгэлээ нэгтгэж тэмцэх байхаа гэж та бүхэнд найдаж байна. Тэгээд бид бүхний бас энэ офшорчдын эсрэг энд нэвтрүүлэг үргэлжлэн хүрхсээр байх болно үзэгчтэй. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. Нэг үг хэлж байна. За. Нийт ард түмэндээ дэмжиж байгаа ард түмэндээ дахиад нэг үгийг сануулчих. Бидэнд хандуулж байгаа мөнгийг та өөртөө өгж байгаа шүү. Энэ воины ханд биш. Тийм ээ, энэ тэмцлийг санхүүжүүлэх юм. Одоо биднээс аймагуд руу явна, тийм ээ, дүүргүүд дээр одоо жишээлбэл UB Palace биднээс төлбөрийн төлөөлөл ард түмэнтэйгээ уулзаад зохион байгуулалтанд оруулсан шүү дээ. Тэгэхээр хандивд бол маш ухамсартай хандаарай. Тийм ээ, одоо бидэнд өгчөөд тэгэл одоо биднийг дэмжичлээ гэж бодож болохгүй. Хоёрдугаарт нэг лайк юун дээр ингэж харагдах юм. Дэмжиж чинь шүү, зөвхөн чинь шүү, битгий няцаараа гэж. Тэгээд өөрөө тэгээд гэртээ суугаад байх юм бол энэ бүтэхгүй шүү. Тэр дуудах үед бол талбай дээр үнэхээр ухамсараараа сайхан гараад одоо баяр ёслол уцтай ч гэсэн гараад ирэхэд яадаг юм. Бүгдээр гар гараасаа хөдөлцөөл дийлжгүй их маас ингээд сутгаал ороод ирэх. 31. Тэгэл бүх юм сайхан болно. За баярлалаа, амжилт хүсье. За үзэгчдээ дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.